Дэлхийн нийтээр энэ хатуун үрсэн дээр тулгуурлагдсан станцуудын асуудал тийм урагшаа явах юм хязгаартай байгаад байгаа бол бид энэ үнийг заавал бие хэлбэрээр нь гадагш нь гаргана гэлгүйгээр дотоодын эрчим хүч үйлдвэрлэлэн хийж агарын дамжуулах шугамаараа эрчим хүч экспортлох асуудлаа одооноос л харж энэ бэлтгэл зохион байгуулалт хангах хэрэгтэй. Дандаман ийм онцлог үндэсний хэмжээний томоохон баяр түүнийг бүх нийтээрээ бэлтгэл хангаж тэмдэглэдэг ийм арга хэмжээнүүд рүү нийлүүлэлтийг нэмэх үйлдвэрлэгч нь шууд хэрэглэгчтэй дамжлаггүйгээр хөрч болдог тэр арга хэлбэрүүдийг бид өргөн хүрээтэй ашиглах хэрэгтэй. За өнгөрсөн намрын чуулганы уралдаан бол улс төрийн хувьд нэлээд үйл явдалтай бужигнаантай болж өнгөрлөлт. За энэ бужигнаан донд нийгэм эдийн засагт ээлтэй голлох ямар хуулийн төслүүд батлагдав гэдгээс хоёул яриаг эхлэе гэж бодож байна. Тэгэхээр улсын их хурлын намрын чуулганууд бол өөрийн гэсэн онцлогтой ийм чуулган байгаад байдаг. Энэ улс орны эх он жилүүдийн хөгжлийн бодлогыг тодорхойлж түүнийг нь хангах төсөв мөнгөнийх нь бодлогыг тодорхой болгож баталдаг ийм онцлогтой өнгөрсөн намрын чуулганы хугацаанд 14 хууль их хурлын 37 тогтоолыг бид баталсан байна. Шинэ итгэл эрх шинжилэл Монгол улсыг 2026-аас 30 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ баталлаа бидэд. Тэгэхээр энэ үндсэн чиглэлээр бол 8 том бодлогын хүрээнд энэ улс орны хөгжлийг хангах зорилт арга хэмжээнүүдийг дэвшүүлсэн. За өмнөх үндсэн чиглэл хөгжлийн бодлогын баримтчгүүдээс юугээрээ ялгаатай вэ гэхээр зэрэг хүрэх төвшин үнэлэх үнэлгээнийхээ асуудлыг их тодорхой болгож өгч чадсан. Үндсэн чиглэлийн нэг онцлог бол үндэсний хэмжээнд 10 том үрдөнгийн үзүүлэлтээр хөгжлөөнд дүгнэе. Салбарын төвшөнд 37, төсвийн ерөнхийлөн захирагч нарын хүрээнд 87, хөтөлбөрүүдийн хүрээнд 220 гаруй үр дүнгээр дүгнэе. Ингэж байж энэ улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийн үр дүнг тооцож явах хэрэгтэй маа гэж. За дээр нь мэдээж 2026 оны төсвийг бид хэлэлцэн баталлаа. Орлогоо 31.9 их найдаар, зарлага 32.9 их найдаар, төсвийн тэнцэл маань нэг их найдын алдагдaltaй байхаар ингэж баталсан. За энэ дотроос хөрөнгө оруулалтын буюу хийж бүтээх үйл ажиллагааруугаа 8.8 орчим их найдыг тусгаж чадсан. За энэний 3.2 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 3.4 орчим нь орон нутгийнхаа хөрөнгө оруулалтаар, за цаана 1.5 орчим их найд нь гадаадын зээл тусламжийн ашиглалтаар хийх юмаа гэж. Энэ хүрээнд биднээс бас энэ улс орны аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс стратегийн ач холбогдол бүхий зарим бүтээгдэхүүний хангалт нийлүүлэлтийг баталгаатай байх тусгайлсан хууль гаргалаа. Энэ нь бол үндсэндээ нефт бүтээгдэхүүний хадгалалт хангалттай холбоотой асуудлаа шийдэхээр нэлээд томоохон асуудлыг шийдэж чадсан. За дээр нь Европын цэргийн босголт банк, Азийн хөгжлийн банкны ерөнхий хэлцээр сойрхон батлах асуудлуудыг шийдэж чадлаа. Өнөөгөөрөө дамжуулж бид энэ иргэдийн дунд зөнгөлөн үүсэт байгаа энэ зүрх судасны өвчлөлөөс өрчлөн сэргийлэх, бууруулах, онцлох, эмчлэх чадамжаа нэмэгдүүлэх хүрээнд 60 орчим сая $60 зүрх судасны том бие даасан клиник тоторох бүх онцлогоо эмчилгээний тоног төхөөрөмжтэй дээр нь эмч мэргэжилтнүүдэд бэлтгэж чадваржуулах зардал хөрөнгөтэй нь хэрэгжүүлэхээр шийдлээ. Энэ нь гэхдээ энэ удаа эхэлж байгаа бас зүйл биш ээ. Люксембургийн засгийн газартай манай энэ 3 дугаар шатлалын эмнэлэг буюу 3 дугаар эмнэлэг маань бараг 20 жил хамтран ажиллаж энэ зүрх судасны чиглэлээр оншилгоо,
эмчилгээний чадамжийг бий болгож чадсан байна. Энэ үнийг илүү үр дүнтэй болгох, үндэсний том чадамжийг бий болгох хүрээнд энэ асуудлыг шийдсэн. Азийн хөгжлийн банкны хүрээнд бид 4 том салбар дээр бас тодорхой хөрөнгө оруулж ирж асуудлаа шийдэхээр шийдсэн. За энд бол боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, онцгой байдлын салбар, за мэрэгжлийн ажилчдаа чадамжуулах бэлтгэх чиглэлээр тодорхой хөрөнгүүдийг тусгаж чадсан гэд энэ улс орны хөгжил дэвшлийг хангах, иргэдийн амьдралын чанарыг дэвшлүүлэхтэй одоо холбоотой бас томоохон бодлого, чиглэл эрх зүйн орчингуудыг бүрдүүлж чадсан ийм намрын чуулган байлаа. За мэдээж улс төрийн тодорхой сөргөлдөөн гэдэг юм уу янз бүрийн нөхцөл байдлууд байлаа гэж та ярьж байна. Тодорхой асуудлууд дээр байр суурийн зөрүүнүүд байдгаа. Энэ үнийг бид тал бүрээсээ ярилцаж олон ургалж үзэл дээрээ тулгуурлаж за сонгож явсан нийгмийнхээ үндсэн мораль буюу тэр хамтаараа олонхоор асуудлаа шийддэг тэр ардчлалынхаа зарчмаар асуудлаа шийдэж чадсан. Тийм учраас энэ нь бас төрийн ажил юмд нэг тийм их гацаасаад болсон гэхээсээ илүү бас энэ улс орны эдийн засаг нийгмийн амьдралын талаар баримталж байгаа бодлого үйл ажиллагаан дээр илүү одоо бас эргэж харах зөв шийдлээ эргэлхийлж ажилласан гэх юм уу ийм үйл явдсан юм гэж. Тэгэхээр төсөв ярьсных бид нэг зүйлийг асуухад одоо төсвийн орлогын хэн хувийг бол манай улс бол уул уурхай салбар одоо эзэлж байгаа тийм ээ. Тэгэхээр 2026 онд Монгол Ардын намын бүлэг энэ уул уурхай салбарыг дэмжихэд хэрхэн анхаарч ажиллах бол тэр талаар та мэдээлэл өгч. Тэгэхээр уул уурхай салбарын үйлдвэрлэл Монголын эдийн засагт дандаа экспортын гол одоо чиглэл салбар болчиход байна. Тийм учраас энэ дотгошилж байгаа валют гэдэг юм уу төсвийн орлогын бүрдэлдэд ч гэсэн энэ уул уурхай эрдэс баялагын салбараас орж ирж байгаа орлого ахиу байгаад байгаа. Тийм учраас нэвтрүүлэх чадамжаа нэмэгдүүлэх асуудал руу гол анхаарал төвлөрч байна. Тийм учраас хэлийн бомтуудынхаа нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, дэд үтсийн асуудлыг шийдвэрлэх тухай асуудал. За дээр нь энэ хилээр нэвтэрж байгаа бараа бүтээгдэхүүнүүдэд тавих хяналт энэ үйл явцуудыг энэ ухаалаг систем рүү шилжүүлэх замаар нэвтрүүлэх чадварыг хурдсах тухай асуудал гэж. За энэ чиглэл рүү тодорхой бодлогын чиглэлүүд нэгдүгээрт байна гэж. Хоёрдугаарт гол импортлогч улс орнуудтайгаа тогтвортой хамтран ажиллах тухай асуудал руу гол зүйл байна. За дээр нь энэ салбаруудын боловсруулах чадварыг нэмэгдүүлэх тухай асуудал байгаад байгаа маа. Тийм учраас зэс гайдуулах үйлдвэрч гэдэг юм уу. Энэ үйлдвэрүүдээ бий болгох. За гарч ирж байгаа энэ олдворлоод гаргаад ирж байгаа эрдэсүүдийг хог хаягдал шороо тоосноос нь ялгах, угаах, баяжуулах чиглэлийн үйл ажиллагааг дэмжих ёстой. Боловсруулалтыг. Тэг боловсруулалтыг явах ёстой. Гэхдээ энэ бол яг үндсэндээ одоо нэмэн өртөг шингээс эцсийн бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр уг эрдэсийн үндсэн мөн чанарыг хангах үйл явцчүүд үндсэндээ янз бүрийн чулуу, шороо энэ юмнаас нь ялгаж байгаа үйл явц. Тэгэхээр энүүгээр бид хязгаарламгүй байгаа. Цаашаа энэ үний боловсруулалтын төвшинг нь ахиулж явах тухай асуудал. Тийм учраас тэр кокс химийн үйлдвэрч гэдэг юм аа. Энэ үйлдвэрүүдийг байгуулахын багнуурт үндсэндээ эхлүүллээ. Хөх нүүрс гэж бид яриад байна уу? Хагас коксдсон одоо түлшний тухай асуудал. Энэ жил Улаанбаатарын утаа өмнөх жилүүдтэй харьцуулахад бас харьцангуй бага байна уу гэж. Энэ чинь нийслэл айл өрхүүдийн түлшний бүтц дээр өөрчлөлт хийсэн шүү дээ. Дан ганц одоо сайжруулсан түлш гэж яриад байдаг байсан бол хөх нүүрсний хэрэглээг оруулж ирсэн. Тэгээ энэ үнийг дотооддон үйлдвэрлэх асуудал руугаа нэлээд төлхөө орлоо гэж. Энэ мэтлэнгээр энэ салбарын өрөөгөөжийг дэвшүүлэх, боловсруулалтын төвшинг ахиулах, нэмэн өртөг шингээх, энд ажлын байр ахиутай бий болгох асуудал руу бид онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой маа. За тэгээд гол импортлогчдын бодлого
энэ дэлхийн нийтийн чиг хандлагыг бид харж хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө зөв боловсруулах ёстой. Үнэхээр одоо энэ эрчим хүчний нүүрсний гаралт тийм сайнгүй байгаа. Дэлхийн нийтээрээ энэ хатуу нүүрсэн дээр тулгуурлагдсан станцуудын асуудал тийм одоо урагшаа явах юм нь хязгаартай байгаад байгаа бол бид энэ үнийг заавал бит хэлбэрээр нь гадагш нь гаргана гэлгүйгээр дотоодын эрчим хүч үйлдвэрлэлэн хийж агарын дамжуулах шугамаараа эрчим хүч экспортлох асуудлаа одооноос л харж энэ бэлтгэл зохион байгуулалт хангах хэрэгтэй нэг. Хоёрдугаарт гангийн үйлдвэрүүдийн одоо үйлдвэрлэлийн хэмжээ тодорхой хэмжээгээр саарад байгаа. За дээр нь бас энэ ган хайлуулах үйл явцад дан ганц нүүрсэхээс илүүтэйгээр өөр технологиуд ашиглаад байгаа. Эхэлж байгаа энэ үйл явцтай холбогдуулаад бид коксцсон нүүрс гаргана гэдэг юм уу? Энэ кокс химийн үйлдвэрийг ахиутай бий болгож байж боловсруулалт сайтай эцсийн бүтээгдэхүүнүүдийг гаргах тал руугаа тэмүүлж ажилласгах хэрэгтэй юм уу гэдэг ийм алсын бодлого байгаад байгаа юм. Тэгээ энэ тал руугаа ер нь бол үндсэндээ төрийн бодлогыг зөв чиглүүлэх тухай асуудал байна гэж. Энэ мэтлэнгээр томоохон мега гэж хэлж болохоор төслүүдийг эхлүүлэх үйл ажиллагаа эхэлж байна гэж. Боловсруулах салбарын хөгжлийг хангах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэрний одоо таатай орчин бүрдүүлэх асуудал бидэнд юунаас чухал байгаа юм. За энэ нь бол яг нарийнда нэг татварын бодлого гэхээсээ илүүтэйгээр ер нь энэ эдийн засгийн эрх чөлөө үүн төрийн оролцооны асуудал өөрөө нэлээд онцгой анхаарал хандуулад байгаамаа. Тийм учраас энэ эдийн засгийн эрх чөлөөг хангах ангадагч хуулийг засгийн газраас боловсруулж улсын хурлд өргөн барьсан. Сая намрын чуулганы төгсгөл дээр ардчилсан намын бүлэг завсарлага аваад байж байна. Тэгэхээр энэ хугацаанд бид энэ эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль ерөөсөө баялаг бүтээгчдийг дэмжих эдийн юуны эрх зүйн цогц реформын асуудал руугаа гол анхаарлаа төвлөрүүлж Монгол Ардын намын бүлэг үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байна гэдгийг зориуд хэлмээр байна. Тэгэхээр энд 2-3 зүйлийг зориуд ярих хэрэгтэй. Энэ баялаг бүтээх үйл ажиллагаа энэ төрийн оролцооны зохистой хэлбэрийн тухай ойлголт. Дээр нь энэ олгогдож байгаа тусгай зөвшөөрөл юмнуудын асуудал. За дээр нь ерөөсөө хөрөнгийн хамгаалалт баталгааны тухай асуудал. За тэгээд мэдээж татварын таатай орчин дэмжлэгийн тухай асуудал гэдэг ингээ олон зүйлүүдийг бид талбарээс нь ярих ёстой. Тэгээд энэтэйгээ чиглүүлээд тэр эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, тусгай зөвшөөрлийн тухай хууль, төлбөрийн чадваргүй жилтийн тухай хууль, татварын багц хууль гээд олон хуулийн төслүүд их хурл руу өргөн баригдаад ороод ирсэн. За хаврын чуулганы хилцэх асуудлын одоо гол асуудал бол энд байх болно. За зүгээр үйл явц юмнуудаа ингээд эргээд дүгнээд харахаар зэрэг зөвшөөрлийн хуулийг чинь бид 3 жилийн өмнө ер нь нэлээд сайжруулсан. Гэтэл дахиад энэ 3 жилийн хугацаанд тэр зөвшөөрлийн хуулиудаар байх ёстой зөвшөөрлийг салбарууд гэдэг юм уу, эрх үхий байгууллагууд өөрсдийн дүрм журмаар зөвшөөрөл гэж хэлээгүй, зөвшөөрөлтөд адилтгаж болох тийм одоо нөхцөл байдлуудыг нэмэгдүүлсэн байна. Энэ нь баялаг бүтээгчдэд нэлээд том хүндрэл бэрхшээлийг атгарч байна. Тийм учраас цаашид ийм зүйл гаргуулахгүй байх. Энэ үнийг эрх зүйн хувьд нь зөв зохицуулж хязгаарлах талын асуудлыг одоо энэ орж ирчихэд байгаа зөвшөөрлийн хуулиар тодорхой болгож шийдэхээр ийм одоо зохицуулалт үцэд баримтлал орж ирсэн гэдгийг хэлмээр байна. Гэхдээ амжиргаах хэсүүсэн дээр нэг зүйл нэмээд асуучмаар байна. Одоо ингэ цагаан сар төгсөж байгаа энэ үед үний өсөлт явж өгдөлтөө иргэдийн одоо хүртэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн за цагаан сард түлхүүр хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүний үн ууц хэвэн байгуул үн нэмэгдсэн гэдэг яриад энэ үнийн нэмэгдэл инфляц дээр манай бүлэг яаж анхаарч ажиллах юм бол үний өсөлт одоо яг цагаан сарын үеэр л яригддаг штеп яг энэ баярын өдрүүдээр. Тэгэхээр үнийн өсөлт гэдэг зүйл бол угаасаа эрэлт нийлүүлэлтийн харилцаан дээр өөрөө
зохицуулдаг ийм үйл явц. За тэгвэл манай зах зээл бол жижиг зах зээл. Дэндүү одоо мэдрэмтгий зах зээл гэх юм уу? Ийм зүйл. Тийм учраас энэ нэг улирлын гэдгийг юм уу? Ийм онцгой цаг үеийн мэдрэмж авч өөрчлөлт үүсээд байдаг бас нэг ийм зүйл бий. Тэгэхээр энүүнийгээ бид зөв харж ер нь аль болохоор үнийн өсөлтийн дарамтыг гаргахгүй байх мөнгөний нийлүүлэлт, эрэлт нийлүүлэлтийн харилцаагаа зөв хангах талаар бол их хурлаас тогтоол гарч Монгол банк холбогдох байгууллагуудад чиглэл юм бол өгөгдсөн гэдгийг зориуд хэлэх ёстой. За дээр нь бас энэ цаг үеийн шийд чанартай ийм үйл ажиллагаанууд руу бол аль болохоор завсрын одоо оролцогч дамжлаггүйгээр үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрын хооронд нь нүүр тулгаад уулзуулчих тухай асуудал байгаад байгаа юм. Тийм учраас малчид тариаланчдыг бүтээгдэхүүнээ хэрэглэгчтэй шууд хүргэж болох тийм үзэсгэлэн худалдаа юмнуудыг өргөн дэлгэр зохион байгуулах ёстой. Дандаман ийм онцлог үндэсний хэмжээний томоохон баяр түүнийг бүх нийтээрээ бэлтгэл хангаж тэмдэглэдэг ийм арга хэмжээнүүд рүү юу хэрэглэгддэг вэ? Бүх юм тодорхой шүү дээ. Тэгэхээр тэрүүний нийлүүлэлтийг нэмэх, үйлдвэрлэгч нь шууд хэрэглэгчтэй дамжлаггүйгээр хөрч болдог тэр арга хэлбэрүүдийг бид өргөн хүрээтэй ашиглах ёстой. Тийм ч учраас засгийн газар сар шин үзэсгэлэн худалдаагаа энэ жил зориуд эрт хийж явах шиг байна. Би зөв гэж ойлгож байгаа. Дээр нь үйлдвэрлэгч таламж тэр хэрэглэгч иргэд таламж тэр энэ үндэсний хүндтгэлийн энэх том баярыг бас нэг үндэсний гэсэн эрх ашиг дээр энэ толгуурлаж зөв хийх тухай асуудал байгаад байгаа юм. Тийм учраас амтан ах дүүсийн гар дээр тавьдаг бэлгэсэлтнээс голоод хэрэгэлдэг тэр хүнсний бүтээгдэхүүн энэ бүх юмнуудаа дотоодын үйлдвэрлэлээс хангах энэ үйл явц руугаа эх оронч худалдан авалт гэдэг юм уу? Эх оронч үндэсний баяраа тэмдэглэх тухай асуудал руу бүх нийтээр анхаарах ёстой. Энэ бол тийм жижиг зүйл биш ээ. Энэ бол хамгийн том зүйл байхгүй. Энэ дэлхийн нийтийг хамарсан том ковид бол эдийн засаг, нийгмийн амьдралд, иргэдийн эрүүл мэнд, элдв улсын их том хүндрэлийг ацарсан ч гэсэн бас улс үндэстнүүдийг тийм бас нэг сэрхэвийн их том ойлголтыг авчирч юун түрүү өөрийнхөө иргэдийн аюулгүй байдлыг хангах, өөрийнхөө иргэдийн анхадагч хэрэглээнүүдийг өөрсдөө хангах, хил гайл нэг өдөр хаагдахад, ямар ч нөхцлөөр хаагдахад, ямар ч байсан иргэдэн хүнстэйгэн байх, хувцастайгаан байх энэ үйл явцыг ухааруулж чадсан, бодлогодоо тодотгол хийлгэж чадсан. Тэгээ энэ лүү төрийн тэргүүн санаачилж хэд хэдэн том үндэсний хөдөлгөөн, аян хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж их хэллээ. Энэний үр дүн бас нэлээд гайгүй байж та. Одоо та хэд маань бол бас энэ дэлгүүр бараа бүтээгдэхүүний захаар явдаг байлгүй Монголын гэсэн нэртэй шошготой үйлдвэрлэл бүтээгдэхүүнүүдийн тоо хэмжээ бас чанар чансаа сав баглаа бодолч гэдэг юм энэ юмнууд нэлээд тийм сайжирцсан төрөх байгаа юм. Энийг бид чамламгүй цааш нь улам өргөжүүлэл яваад байвал дотоодын хэрэглээгээ хангаад илүү давж байгаа хэсгийн дэлхийн зах зээл рүү гаргах ийм болцоо бүрдэн төр Евразийн худалдааны төр гэрээг иргэд олон түмэн маань янз бүрээр л яриад байгаа. Гэхдээ бид дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах чиглэлээр зарим хэсэг дээр нь тодорхой хязгаарлалт юмнууд бас хийсэн. Гэхдээ малаж хуу энэ газар тариалангийн бүтээгдэхүүнүүдийг бас тодорхой том зах зээл рүү гаргах дандамаа тарифын их тааламжтай нөхцлөөр гаргах болцоо бүрдчихэж байгаа байхгүй юу? 367 үлүүд энер төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг энэ 200 сая хүн амтай энэ Европын зах зээл рүү гаргах ийм болцоо бүрдэж байгаа. Гэхдээ энэнд бол бэлтгэл гэж бас бий. Өөрсдийнхөө энэ жижиг дунд үйлдвэрлэл гэдэг юм уу? Үндэсний үйлдвэрүүд дээрээ бий болгож байж сая тэр тарифын бус хязгаарлалтыг хэдүүлэн давж гарч бараа бүтээгдэхүүнээ тэр зах зээлд чөлөөтэй нийлүүлэх, борлуулах ийм болцоо бүрдэн. Тэгэхээр энэ тал руугаа
төрийн бодлого тэр Евразийн худалдааны төргөрийг дагуулж бодлогын их том шинжилэл бэлтгэл зохион байгуулалт их гаргах хэрэгтэй.